Хөөе. Манайх энд. Суух. Өгсөн маань ачнараа харахаар хүүхдүүдтэй далагдаад гэрийн бараа харахаа байсан. Үнэхээр хүн хад юм энэ. Загас усныхаа хүчнийг хичээр. Одоо гурвлаа юм зингэд. Зөвхөн. Ашир. За, танилццгаа. Чамд дуу олж ирлээ. Цогт. Зориго. Энэ уг нь жаахан бүтлүүгээ замаар орох шахсан хүүхд юм баха. Манай үлдээрт хил амтайхан ирсэн хүүхэдтэй. Та бид хоёр дийлэх юм бол. Ирхэнд энд нэг өдөр байхад онох нэг өдөр байдаг. Хажуугийнхаа хүмүүсээс нь болно шүү дээ. Өөр бүрэн хараа. Норой юм. Одоо орно. Цэг тасгуудын хооронд социалистуудын чилжин явах тугийг эхний удирдын удаанд төрүүлсэн танай оюутлын цэхийн хамт олонд гардуулъя. Олсон амжилтаа улам баттгаж, оныхон төлөвлөгөө зорилтыг хугацаанаас өмнө давуулан биелүүлэхийг хүсэж, үйлдвэрийн нам захиргаа олон нийтийн байгууллагын өмнөөс та бүхэнд баяр хүргэе. Амжилт хүсье. Баярлалаа. Нөхдөө. Надад нэг сонсох зүйл байна. Тус үйлдвэрийн оюутлын цэгэд ажиллахаар ирсэн нөхөр Зоригог танилцуулах гэсэн юм. Дагалдан оюутлчингаар орж байгаа Зоригог Эвлийн хорооны товчооны гишүүн жаргал дааж авсныг мэдээлээ.
сайн байна уу? Заяа. Ямар хоол вэ? Ахын чамтай хамт өдөх хоолыг гэж хэлдэг. Миний ямар хоол ах вэ? Багш хоол авчих яах вэ? Багш. Сайн байна уу? Сайн байна. Чи насаа уулзна гэдээсээ яасан? Гараа заавал уулзаарай. За. Сайн байна. Зүгээр ах нь ачаагаа болгож амжихгүй юм. Та хоол идэж хоолч өрчлөө. Хоол идмээргүй. Танаа цэхийн чи ямар байна да? Ястай ийм. Сайн байна уу гэж. Сайн уу. Та манай аавыг дуудаад өгөө. Гэхдээ та нар энэ хэнхэг өвгнөө харж хандаж явах яадаг юм бэ? Аль өглөөний ээлжинд ирсэн хүн ороо ээлж дамнаар сууж байх юм. Би явадна гэж өөр байхгүй юм аа. Бидний үгээ ямар дуулах вэ штэ. Өөрийнхөө л үсгээд дуусна. Цаад тэмч байхад зайлшгүй. Чи өөрөө яваад оч. Тэр өвгнийг нааш дааш нь маажгнуулаад яах юм бэ? За.
За. Энэ. Оо. Харих болоогүй. Утахгүй харин таахгүй. Уул нь энийг юмыг бушуухан дуусгачих бол хэдэн хүний гар амарч болох болов уу гэж бод. Эрх хүч яхан бие бодож байна. Та залуус бидэнтэй адилгүй шүү дээ. Хүн өөрийгөө өвгөрлөө гэж бодож гар хунд нь гаргаж болохгүй байх шүү дээ. За харин. Очоод хоолоо хийж. Цаадах чинь хэр өөр юмсэг байна. Одоохондоо гайгүй. За яамай. Энэ хүүгийн зүгчийг нь олоод өгчих зүгээр юм да. Тийм. Энийг зарга даваачаад очихж таархал байгаа да. Аюу. Нэг жилээд байна. Маа. За. Зүг. Алив. Энэ халаасаа одоо оёхтон баруун гарынхаа дээд талын хэсгээс эхлээд улаан хоёр алхам явуулаад бэхэл. За ой. Ингээд барихгүй юу? Эхэл. Биш. Өдрүүлчихлээ шүү дээ. Алив ингэж байна. Энэ болон хүрээд зогс. Энэ болонгийн ноёхтон аяахан ингэж эргүүлж хийхгүй юу? Багшаа хоёрын амжилт ямар байна та? Зүгээрээ. Сургалтгүй байна. Хоёр энэ хүүг ямар мэдэхгүй шүү дээ. Болгоомжтой байгаарай. Ажлын дараа суухгүй, өдрийн цагаар юм хийж өгч завдахгүй юм аа. Орон цагаар ажиллах бол үйлдвэрийн захиргаанаас зөвшөөрөл авсан дээр үү? Чи мод хугалгаа. Энэ моднуудыг саяхан суулгаж байсан. Энийг би тарьсан. Тэр модыг бас та тарьсан уу? Үгүй. Өөр нэг хүн тарьсан. Мастра, ийм арьс авчихад эцэст нь бидний нэр дээр голомт болгож байдаг чинь зөв үү? Энэ чинь хачиг уулзны хийсэн хэрэг үстэй. Хараач. Муу нэрт хачиг уулзных бишээ. Шивэн их байна л да. Нэг удаа авчих нь одоо жаргалаа. Хөрсний гимслээс гадна оёоны зай хэмжээ алдсан газар байгаа юм. Ийм ялгүй юмар шалтгаалаад байвч авах юм олдохгүй шүү. Жаргалаа. Би чамайг жирэмсний амралтай байхад чинь орлож байхдаа энэ метрийн ганц 1 мм-ийн зөрөөг хайхардаггүй л байсан. Тэглээгээд муу юм болсон юм юу байгаа юм? Тэрч байтугай социалист уралдаан төрүүлж шагналавчхаад байш шүү дээ. Хаал авдаг юм байгаа биз? Би чадахгүй. Жаргал минь. Төлөвлөгөө гэж нэг юм байдаг штеп. Энэ чинь бид бүхний улсын өмнө хүлээсэн үүрэг шүү. Та дандаа төлөвлөгөө гэдэг. Түүн дээр чинь чанар гэж бас байдаг шүү дээ. Юуны төлөө эд шалгагчийн оронтой байдаг вэ? Чанар ч бас улсын өмнө хүлээсэн үүрэг. Тэрний чи би бас мэдэж байна. Сайн байна уу та? Сайн. Надаас модон явуулах гэсэн хүн аваад. Цаан чи зоригоо өгч хуугаа. Тэрнийг аваад. За. Ажилдаа зүгсэрч ядаж байгаа хүнийг яах нь вэ? Өөр хүн явуулж болтгүй юм. Дадлагтай 3 хүүхэн явуулснаас дадлаггүй ганцгүй явуулсан дээр үстэй. Хүүхнүүдээр яах юм бэ? Ямар дугаалганд явах гэж байгаа вэ? Тэр ганц хүүхэд нь аваад. Тэгээд
Байна уу? Зогсоорой. Хүрээд ирлээ. Аа. Та эртүүд яагаад хоол идэхгүй яваад гэсэн бэ? Тэр их учиртай. Чамд юу ч ихэд. Энэ орон дээр нь дахиад мод урах болов? Мэдэхгүй юм да. Урах байл. Одоо ер нь мод үржүүлгийн газрууд модыг үрээр юм уу мөчрөөр нь ургуулдаг болж байгаа юм. Хайр мод.
Энэ мотыг хаана авчих вэ? Дэмтэж болохгүй шүү. Урдаа авчих. За. Ганцгшгээд шороон гараад ирлээ. Тэр жил автрайхан хурц ирээд өдөр шөнөгүй хаглаад л байсан. Нэрэл энд чинь надаас тарай нагаж байсан. Манай томхоо хөтөл трактор бариад физикнүүлж байлаа. Ер нь бурхантай хөдөлд их ажил өрнөж олон хүн божигж явах учиртай юм байлгүй дээ. Одоогоос 70 жилийн өмнө энэ бурхантай хөндөд өвчнөөгөө цэцэрлэгээр бүрхсэн найрамдгийн том хот барьж босгох нь гэхэд итгэдэггүй хүмүүсүүд байсан юм да. Сайн байна уу? За заригаа хуйуу гэж яв. Цоос. Зүгээр. Мастера би боксинг бэлтгэл сургууль явах гэсэн чинь албан газрын тодорхойлт хэрэгтэй гинэ. Тэгээд би ийм нэг бичиг төлөвлөөд ирлээ. Юу гинэ? Бокси. Ажлаа утсан чин дээр ба. Тэнд чинь гудамжины зодоо чи цогдордог гэдэг юм. Чи ер нь энэ дэрхээс өмнө яаж бодлож холиож явснаа санаж байгаа үз?
За миний дүү явдаа оройдчих. Баярлалаа. Баярлалаа. Тэгвэл Зориго, миний дүү нааш их чинь байрныхаа бүрийг аваад иржээ. Чамбалгаа төгчөөрэй. за Баярлалаа. баяртай. Хайн ханах вэ? Шарын голын хаа. Шарын гол. Ха, дархны гал тэрийг хизээ явах вэ? Мод явахгүй. Үдээсаа шүү.
Нөгөө нөхөр алга уу? Цаад ирдээ. Би исхиллүү. Ингэж л бидний нэг хөөдөх гээд байсан юм аа. Оргоод явчих. Учир нь одлох байлгүй. Зарга. Винито. Зарга. Гүшиж яач хаа? Хөхтэй өнгөрөөд шарын гол орчихж. Хаад бол Гитхний зургаа шүү. Чи хүрээд л ирлээ шүү дээ. Оргосон биш яасан. Нэг өдрийн ажил тасалдаа ш. Манай тасагтаа авахгүй шүү. Цаашдаа муу нэг яваад Ажил хариуцна гэдэг чинь хүнтэй ажиллах, хүн хүмүүжүүлэх гэдгүй билүү? чи дааж явснараа өөр юм. Тэгээ яа гэж хэлэх вэ? Удамжинд гар гэх үү? Хай бүүми өөр газар шилжүүлэх юм уу яа? Би ингэж байж байна. Би тэр хүүхдийг явуулахгүй. Бид ярил. Нөгөө төлөвлөгөө нь оромж байд. Тэр хүн дээр хэрэг зөрчилгүй хамт олон болно гэсэн амлалт маань ч юм бэ. Хайр тасгийн минь. Хөөш. Цаа жаргалтай чинь манай маач чинь болгож байна. Хараач. Тийм. Зарга, намайг маач тусч. Өө, та хүрээд ирээ юу? Хасаа хийстэй авах. Чи юу болов? Зүгээр. Намайг ажлаас харж байгаа юм баха. Мастер миний машиныг хураагаад авчихлаа. Юу? Нэрээ халчихлаа гэж юу? Нэрээ. Амха чинда.
Өмнө хот байж. Би баштаа шунцад. За, нээж. Чи тэр өдрийн ажилд дуртай. Дуртайх нь одоох юм. Цаг нь надад хэрэгтэй шүү. Юу ч юм юу гэж хэлэх вэ? Унтчихсан юм шиг байна. Үгүй нэрэ. Аав намынтай нэлээд твэдлээ шүү. Яагаад? Цаадах чинь ажлаасаа өгчихсэн гэж ирээ. Юу? Би сэрэгчтэнэ жуулаад ирлээ. Мастер авахгүйгээд өөр цаг рүү гэсэн юм баха. Тэгсэн чинь жаргал эвлийн хороо захиргаатаа ярьж. Бас зэхийн эвлийн үрийн бүх гишүүд нь даалт гаргаад авч оцорх болж. Би тийм явдал болно гэж огт бодоогүй шүү. Хүүхдээс манайд заан гэж шарын гол үзэх гэж яваад ингэсэн гэх. Зайлуул тэгээд унанаас орсон юм байна. Ава. Үндэ энэ хүн миний хийсэн ажил. Юу? Зоргогийн ажил хийдэг надаас болсон. Завэд цааш нь үргэлжлүүлээ. Эмэгтэй хүний илгэн нэхий болтоо загвар нь алтай. Гадаадд гаргаж байгаа манай гол бүтээгдэхүүний нэг. Энэ болтоонд бүлхүүлсээр бариу, дэрвгэр хормойтой, тусгай боловсруулалтын үслэг нэхий эмжээтэй. Одоо та бүхэнд эмэгтэй хүний төрөл бүрийн элгэн нэхий болтооны загварыг сонирхуулж байна. Загвар нь цацаг. Цагаан нэхий болтоог урт үсээр эмжиж, хуузаар чимгэж хийсэн юм а. Бид хоньны нэхийгээр эмжиж хийхээс гадна хярс, үнэг зэрэг ангийн үсээр чимэглэн хийж байна. Манай үйлдвэрийн хийсэн эмэгтэй хүний цацаг, дудаан болтоо, эрэгтэй хүний эдэр болтоо зэрэг 10 гаруй төрлийн бүтээгдэхүүн олон улсын үзэсгэлэн яармагаас алтан медаль, дипломууд хүрсэн юм а. Эрэгтэй хүний элгэн нэхий болтоо загвар нь эрдэнэт дархан. Тусгай боловсруулалтын үслэг нэхий захтай нь эрдэнэт өөрөөсөө захтай нь дархан. Эрдэнэт болтоо бүтээгдэхүүний аттестатчлалын улсын үзэлгээр чанарын тэмдэг авсан бүтээгдэхүүн. Энэ хоёр загварын болтоог ямар ч насны эрэгтэй хүн өмсөхөд тохиромжтой. Эмэгтэй хүний элгэн нэхий ууж, үүнийг залуу эмэгтэйчүүд офтод хавар намрын цагт өмсөхөд зориулан хийсэн юм а.
Үслийг нэхийгээр хэмжиж туузаар үндэсний хээ угал тавьж чимгэлсэн нь илүү дахимжтай болов гэж хийсэн юм. Хүүхдийн илгэн ба үслэг нэхий хувцснуудын загварыг сонирхуулж байна. Хүүхдийн батыг төрөл бүрийн үслэг эдгээр хэмжиж хийх нь илүү зохимжтой байдаг. Хүүхдийн илгэн нэхий батны загвар жавхлан бодормаа. Энэ загварууд бүтээгдэхүүний чанарын аттестатчлаад алтан медаль хүртсэн юм а. Эмэгтэй хүний илгэн нэхий дээд загвар хамаг. Бид хоёр үртэй, хүүтэй болсон. Мэдээж чамаага ямар их баяртай, хөөртэй явж байгааг чинь би ойлгож байна. Чи бид хоёр энэ шинэ хотод танилцж, хүүтэй болж, цогтих гэдэг нэг айл бий боллоо. Хүүхэд 1 сартайдаа толгоогоо арайд аахгүй. 20 цаг унт. 2 сартайдаа толгоогоо сайн да. 3 сартайдаа ихийгээ заримдаа тань. Хатуу бай. Би сая бүр янзчаад ирлээ. Ах. Ташо. Баярлалаа. Юу болохгүй. Хүний ёсоор амар нэгч нь асуу. Цогтоо. Би амьдралдаа алдснаа сая л ухаар. Хорвоод их хүн болсны баяр багтад сэтгэл зүрхэнд халгин ирэх энэ үе шиг мартагдашгүй үнэтэй мөч хүний амьдралд байдаг болов. Чамайгч бас анх удаага эцэг хүн болсны баяр хөөрөөр догдлон яваа байх гэж бодож байсан. Гинэн үе надад бий. Хүний хань өдөр бүр заримдаа өдөрт 2-3 дахин эргэж ирэх. Анхны үгээ үзэж байгаа залуу удаа 10-аад хүүхдийн эцэг хүртэл ирж очсоор байх. Гэтэл чи эхний өдөр нэг үзэгдсэн болоод бараа сурахгүй боллоо. Үүнээс чинь болоод хамт байгаа эхчүүд сэтгэл санаагаар нэг л дүнсгэр намайг өрөвдсөн харагдсан байдалтай усуу байцгаая.
Би чамайг төрхөөс гаргаж авна гэж итгэж байсан болохоор ажлын газрынхандаа хэдийд гарахаач хэлээв. Чи нэгэнд ирэхгүй болохоор хүүгийн эцэг гэж баяр багтлаа хуваалцах хүн илтгүй юм байжээ гэж тэдний маа сэтгэлж зовох байж. Хэлээгүй зүг. Харин хамт байсан эхчүүдтэй бол миний хүүгийн эцэг хол юмд явсан гэж амьдралдаа би анх удаа хонлогдсон. Ээж аав хоёрыг битлээ. Би амарч газраас гараад очно гэсэн. Тэгээд яг амарч газраас гарахад ямар ич хүртэй байсан гэж. Орго шахан гараад гав гацаад үгээ тэрээр хүн амтнаас дугтаасан юм шиг үж явлаа. Амарч газраас дөнгөж гарангуй чиний машинтай адилхан нэг машин байхаар хичнээн баяртай болсон гээ. Би ээж аав дээр очихоор явлаа. Чи харин миний сэтгэлийг дасан дүр үзүүлэх гэж хойноос оцсон ихэвгүй шүү. Өөр зүйлгүй. Баяртай. Арихавич. Би сэргэлэхэд 7 хонс. Түүнээс хойш олон сар өнгөрлөө. Жаргал бид хоёр одоо уултал учраа ойлголцоогүй. Өмнө хаанаас хаа хурч юм? Энэ зураа. Аав нь хүүтэй авч ирсэн. Машин. Энэ чихэр. Аюун хөө. Мундаг ирвэжээ. Баяртай. Гараач чи башаач. Очоо. Хаачин явж байгаа юм дөө. Очоо баяртай яваач. Зэрэг чамайг мастер дуудаж байна. За, зориготой баяр хүргэе. Үйлдвэрийн эвлийн хорооны ханын сан зургийг чинь тарих гэнэ. Наад шилээ авч. Авчихаач. Чи яаж хаа вэ? Босол өнөөхөө. Манай зоригоо үйлдвэрийнхээ нэрийн өмнөөс тэмцээнд орсон юм.
Манай зоригоо нийгэмлэгийн боксын авраг шалгаруулах тэмцээнд оролцох болсон шүү дээ. Аа, тийм үү. Тавлаа шүү. Инээмсэд Манай мастерын зураг байна. Бас зоригоо гарч. Оо, тийм байж. Нөгөө асуудлыг цаг үе олсон чухал асуудал гэж үзэж байна. Манай бүтээгдэхүүний чанарын талаар яригдах нь их болов ажил хэрэг болж биелэх нь дутагдaltaй байгаа юм. Улирлын уралдааны тогийг авсан оюутлын засгийн бүтээгдэхүүнээс 20 дээд олгож ирсэн гэсэн. Энэ ямар учиртай юм бол? Долгоор хариултаа. Энэ бол жаргал битгийн хариуцлагатай холбоотой асуудал гэдгийг нэг нүгөө хүлээх ёстой юм аа. Өргөл шивэнээс хориг хачиг будны бэлсүү хайч дисгсний орой хийн чарлаж чадахгүй л байна. Тосон будгаар тэмдэг тавьсан хоньны нэг чанарт байтугай машин техникийн эсрэгээр нуу нөлөө үзүүлж байна. Ер нь төлөвлөгөө нь чанарыг тусгах нь зүйтэй. Чанарыг биш. Хооны талыг өрөөлсөөр харгалзан төлөвлөж байгаа нь хүмүүсийн эрэлт шаардлагыг хангахгүй. Тийм бүтээгдэхүүн үйлдвэрлэж хүргэж байна. Чанарыг олноос чанартай төөн дээр гэдэг. Энэ нь эдийн засгийн үр дүнгээр ашигтай төлөвлөгөөнийх анхаарах зүйтэй юм аа. Энэ талаар ах トゥ орнууд жишээ нь Болгар нөхдийн маань үйлдвэрийн туршлага харуулж байна шүү дээ. Наад болохгүй. Амны манад нэг болмаар юм байна. Үзэсгэлэн ярамх явуулах зүйлээ гараа гаргаж хийх гэж хичнээн хөлтэй юм бол тэгээд дарга даамдгүй үзэж шалгаад. Гэвтэл нийт гаргаж байгаа бүтээгдэхүүнээ түүнтэй адилхан харж яагаад болдгүй юм бэ? Надад бол бүр ч илүү анхаармаар санагдах юм. Бодоод үзье бид хяммаач ялгаар өөрсөндөө идэж хэрэгж байгаа зүйлээ бат их идлгээтэй үзмжтэй байлгыг гэж бодтоод харин үүндээ мэрэгжил чадлах өгөхгүй байвал өөрлөгөө. Харин тэр арил ширний тэмцэлтийн тухайд бол бид тэр лүү хамаг дутууд улимгаа чихэд сууж байж таахгүй. Надад нэг санал байна. Бид үйлдвэртэй Улаанбаатар хотын цахим нийтлэлийн анх санаачилсан чанарын баррикадын туршлагыг нэвтрүүлэх хүсэлтэй байна. Эдний баррикадын ойдлчин бүр өөрийн хийсэн зүйлийн чанарыг юуны өмнө өөрөө шалгаж ямар ч цогцгүй болохыг бүрэн магадсны дараачийн хүнтэй шийдвэрлэв. Дараачийн хүн нь өмнөх хүний хийснийг авч үзээд ямар нэг цогог эдрүүлүүд буцааж өгч засуулдаг. Мөн цэг тасгуудын хооронд ч иймэрхүү журмаар ажилладаг юм байна. Иймээс дамжлаг бүр чанарын хяналтыг таалбарлаж ажилчин бүр чанарын толгоонтой ажилтны үр дүнд нэг ч хүн муу үнэлгээ аваагүй байна. Ажилчин хүн гэдэг зөвхөн норм, төлөвлөгөөгөө биелүүлсэн хүнийг хэлдэг юм бишээ гэж балдангаа ярьдгийг бид анхаарах хэрэгтэй. Үйлдвэр маань шинэ ажилчдын ихэнх хувь нь миний үеийн залуучууд байна. Тэгэхээр бидэнд сурах юм их байна. Ахмадын ярианаас үзвэл залуучууд маань мэдлэг мэрэгжлэр гологдох юм алга. Харин гагцгүй итгэх санаачлах баг байна. Ажилчин хүний бие даасан чанар дутагдж байна гэдэг. Тэгэхээр бид өдөр тутмынхаа ажил, амьдрал энэ бүхнийг хэрэгжүүлж залуучуудын байгууллага энэ талаар их ажил зохиогчтой санагдаж байна. Энэ талаар ерөнхий технологич ямар саналтай вэ? Өнөөдрийн зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлын гол санаа нь гарлаа гэж үзэж. 20 дээдийн талаар зохих комиссийн акт энэтэй холбогдсон үйлдвэрийн даргын тушаал гарч байгаа. Энийг бид нийт ажилчдад танилцуулна. За тэр 20 дээдийн 6 нь оёоны зай, техникийн горим журам алдагдсанаас 5 нь эсгүүрийн гологдлоос 4 нь арьсны чанар боловсруулалт муу болсноос болсон байна гэж ядуулж байгаа. Бусд нь энд үйлдэл тоогч зэрэг жижиг засвар. За энэ бол зарим нэгэн хүний ажлын хариуцлага муугаас болж байгаа. За нэг дээл нь оюутчны мэрэгжил чадвар дутагдсанаас болсон байна. Тэгэхээр энэ бүхнээс их дүгнэлт яданд тодорхой болж байгаа үстэй.
Сайн байна уу аваа? Хүүнэрээ дэрөө. Алуу. Тэр машин захиалаад авах. Та нар билийн юм дээр өссөн. Тэр үндэ туулж сурчгаа. Байхгүй юм аа. Яаж бий болох вэ гэж тархи ачлуулахын оронд гаднаас хин юу авч явж өгөх гэж хүнийгээр хард сууж сурчгаж. Та тэгээд өөрийнхөө инженер үзүүлж зөвлөсөн юм уу? Үзүүлэхгүй яах юм? Бүгдээрээ зөвлөсөн юм шиг. Атнаш. Алуу би үзье та. Энд нэг юм буруу өгчсөн шиг байна. Мэдчихсэн л да. Андуураа дуусарсан байхгүй юу? За одоохон насаа дуусчих. Анаа хайрцгааж байна. Тэг цогтаагч нэрж юу? Алуу буруу найлгүй өгсөн. Эго. Тамшиг тарнасэнд байна. Залах. Алуу хүн тэр баатууд машина. Энд дээр. Нэргөө. Миний дүгэртэй харж. Зоргоо битгий яв. Энэ мөнгө аваад. Чамайг явууч гэж. Юу авах вэ? Юу чамаагүй итгэл юм аа. Энэ машины техник эдийн засгийн үзүүлэлтийг тооцоолоход өдөрт 800-аас 900 тонны нэхийг одлох хүчин чадалтай байгаа нь одоогийн байдлаар манай үйлдвэрт ажлын 8 цагт 10 хүний хийх ажлыг ганц энэ машин гүйцэтгэх болж байгаамаа. За ингэснээр энэ 10 хүн хүч дутагдaltaй байгаа бусад цех засгууд дээр очиж ажиллах бүрэн боломжтой болж байгаамаа. Одоо Балдангойд шинэ бүтээлийн дипломыг үйлдвэрийн дараагаас гардуулнаа. Баяр хүргэе. За энэ манай аж үйлдвэрийн компанидын анхны ажилчдын зураг байна. Нэгдсэний дараа жил ахуулах гэж байсан юм да. Энэ миний анх гардаж ажилласан суур машины зураг. Би орос сургагчтайгаа хамт ахуулсан юм да. Таач мөн залуухан байж тээ. Энэ хүний нэр хэн гэдэг юм бэ? Смирнов л гэдэг байсан юм.
Уул нь Эрзаны хүн. Польшиг билүү? Өнгөрөх чөлөөлөх дайнд амир өгдсөн гэлээ. За энэ эх орны дайны үед зөвлөлтийн улаан харимд бэлгийн зүйл бэлтгэж байсан үеийн зураг байна. Дэвид ч тэр үед нойр хоол хайхардгүй. Залуу хүн ч байжтэй. Тэгтэл бас их сайн яа. Яг 30 жилийн дараа энэ шинэ үйлдвэрийн шинэ хийцнээ хийдэлийг баамын барилгачин залуучуудад аваачиж бэлгэлсэн юм. Яагаад манай үйлдвэрээс нөгөө ойд чинь ямаа яваад ирсэн? Манай үйлдвэр анх ашиглалтанд ороход би энэ далгаар мэргэжилтэнтэй хамт ажиллаж байсан. Энэ манайхан халуун ам бүлэрээ байгааг хардаа. Энэ жаахан дүнтэй сууг таньж гэнэ үү? Эртэд ирээд явдаг зүх ахын чин багийн зураг. Цогтаах чинь ижийнхээ үрдээр сууж байна. Өвөгийн хүүхдүүд өсөж торноод цогтаахаас чинь бусд нь цум айлгэр авч явна. Өгшин бидээр энэ дамсгийн аяыг дагаж өдий хүрлээ. Одоо харин цогтэх гэж нэг аль нэмэр идэх шиг байна. Цогтахыхаа Та нар намайг юу ч мэдээгүй л гэж бодож байгаа бах. Шамар орж ахтаа замчлах гэж яваад яалаа да. Юу яах вэ? Нэг мэдхий зоргоогих гэж аль бий бол. Би таныг нэг сайн тэрмээр байна. Би бүтгэв замаар орж хүнд итгэж чадахгүй. Хүн бүгдээс дүүлж явдаг амтан байсан юм. Гэтэл жаргал ихч. Зогтах. Та нар надад итгэлээ. Одоо надад итгэж болно. Би та нарынхаа итгэлийг хизээч эвдэхгүй. Энэ муу малгайг яа ий та. Эргээд эзний таних биш. Ямар ч гэсэн үлдээгээд бүх хүннээ л өвөдөг хэлий. Муухай явдлын минь гэрч болсон. Энэ муу малгай үүрэгч хоёроос нэг салвал. Дотор минь онгоохсон та. Аач нөө. Хокая дэрья. Modding all
Назрин одон монгон хотын чиний хаят элэхэн мартесэл мун насан оглоби чиний Назрин одон хотын Аавда ирдэ. Алло. Миний хүү хараач. Тэр дундх толгой мод нь чиний. Миний хүүгийн мод энэ байна. Назрин одон монгон хотын Назрин одон